Сайн бацгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео контентоор би та бүхэндээ TED Talks-ын шилдэг хэлтгэл болох дадал зуршлаа өөрчлөхөд өөрийгөө хэрхэн урамшуулах вэ нэртэй илтгэлийг орчуулан хүрэхээр бэлтгэсэн байгаа. Энэхүү илтгэлийг Лондонгийн их сургуулийн доктор Taylor Sharot хэмээх эмэгтэй тавьсан. Тэгэхээр энэ бүсгүйн гол судалгааны ажил бол хүний сэтгэл хөдлөл, урам зориг, нийгмийн хүчин зүйлс нь хүний шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлд юм бэ? Мөн ой санамжинд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг судалж байгаа. Тэгээд сургуулийнхаа хэрэглээний сэтгэл зүйн тэнхимийн гишүүн гэж явдаг ийм эмэгтэй байна. Тэгээд энэ эмэгтэйн илтгэлээс хамгийн их таалагдсан зүйл нь болохоор бид нар өөрийн буруу дадал зуршилтаагаа тэмцэх гэж маш их хичээл зүтгэл гаргадаг мөртлөө төдийлөн амжилт олдоггүй. Тэгээ яагаад ингэж амжилт олохгүй муу дадал зуршлаасаа салж чаддгүй юм бэ гэдгийн яг гол гогцоог тайлсан санагцсан. Тэгэхээр маш олон хүнд энэхүү илтгэл ач тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр маш олон хүмүүс өөрийнхөө буруу дадал зуршлыг өөрчлөхийг хичээдэг. Мөн өөрийнхөө үр хүүхдүүдийг хүмүүжүүлэхэд бас муу дадал зуршилтай нь тэмцэж янз янзын арга хэрэгэлдэг. Тэгэд энэ дотроос хамгийн түгээмэл хэрэгэлдэг арга нь юу вэ гэхээр айдас давтуулах аргыг нийгэм тэр чигээрээ ашигладаг гэдгийг энэ хөвөлтгэл дээр дурдчихсан. Жишээлбэл бид нар оройн цагаар хэрэгтэй хэрэггүй жижиг сажиг юм амрууга хийгээл хивээ яваад байдаг штэ. Тэгээ энийг болиулахын тулд өөрөө юу гэж хэлдэг вэ гэхээр хэрвээ чи ингээл хивээ тах юм бол таргалын шүү, жинчин нэмэгдэн шүү гэж өөрсдөө айлгадаг. Тэгээ энэ яг үр дүнтэй нөлөөлдөг лөө. За дараагийн авсны гоё жишээ нь юу вэ гэхээр тамхины хайрцаган дээр байдаг муухай зургуудыг бид нар мэднэ. Тэгээ энэ зургуудыг яагаад тавьдаг вэ гэхээр хүмүүсийг айдас давтуулж тамхины борлуулалтыг бууруулах, хүмүүсийг тамхинаас гаргах үндсэн зорилготой боловч яг үүндээ тэр зурагнаас болоод хүмүүс тамхи авахаа болдог билүү? Ямар ч үр нөлөөгүй байдаг. Хүмүүсийг ямар нэгэн байдлаар айдаст автуулах нь өөрөө яг энэ муу дадал зуршлыг солих оновчтой стратеги биш гэдэг нь бол энэ дээрээс батлагддаг. Тэгээд эдний сургуулиас хийсэн судалгаан дээр хүүхэд өсвөр насныхан ер нь бол яг ийм айдсын хүчин зүйлд огт нөлөөлөгддөггүй. Хэрвээ та ямар нэгэн байдлаар хүүхдийнхаа буруу зуршлыг өөрчлөх гэж хичээж байгаа бол хүүхдийг айлгах бол ямар ч үр дүнгүй байдаг гэж байгаа байхгүй. Хүн ер нь яагаад ингэж айцсаар удирдагддаггүй юм бэ гэхээр энийг хүний тархины үйл ажиллагаатай шууд холбоно тайлбарлалт юм байна. Амьтан дээр жишээ авал бид нар ямар нэгэн амьтныг айлгах гэж оролдох юм бол тэр амьтан нэг бол ямар ч хөдөлгөөн хийхгүй таг гацах, эсвэл зүхтах, за маш зөөн тохиолдолд бол эргэж тэмцэлдэх гэсэн ийм арга хэлбэрийг сонгодог. Тэгэхээр яг үүнтэй адилхан бид нар амьтныхаа зүн инстинктээр тэр муу мэдээнд хэрхэн ханддаг вэ гэхээр шууд тархиа шатдаун болгодог, унтраадаг. Ийм тархины ажиллагаатай юм байна. За энийг хөрөнгийн зах зээлийн жишээн дээр маш ойлгомжтой тайлбарладаг. Хүмүүс хувьцааны үн өсөж байгаа үед бол маш их өөрийнхөө хувьцаа арилжаа хийдэг аппликейшн руугаа нэвтэрч ордог юм байна л да. Яагаад тэгэхээр тэр хувьцааны үн өсөж байгааг харах болгондоо маш их таашаал авч баярлж хэдэн хувиар өссөн байна уу гэл дахин ирэж орж хардаг. Харин эсвэргээр хувьцааны үн унах үед бол автоматар өөрийгөө тэр мэдээллээс таслаад аппликейшн руугаа нэвтэрч орохоо болдог гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн альва ямар нэгэн муу зүйлд таагүй мэдээнд бол тархиа шууд ингэж хаалттай байдал руу орж өөрийгөө ийм хамгаалах инстинкт нь бий болдог. Тэгэхээр үүнийг хүүхэд хүмүүжүүлэх болон ажилтнуудаа урамшуулахад бол маш сайн анхаарах хэрэгтэй санагдсан. Яагаад тэгэхээр хэвээ та хүүхдийг ажилтнаа чи муу байна гэж муугийн дуртаалах юм бол тэр хүн ямар ч өөрчлөлт гаргах тийм ирмэлцэлгүй болдог. Тэгэхээр автоматар өөрийгөө тусгаарласан байдалд оруулдаг, муу мэдээнээс аль болох зайлсхийдэг. Эсвэргээрээ сайныг нь дуртаад, сайныг нь урамшуулад ах тусам улам их хичээдгээ гэсэн санааг өгүүлдэг. Тэгээ мэдээж хэрэг хүн болгон дээр өөр арга
ажиллагаа бол үр дүнгээ өгнө гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ яг энэ бол судалгааны үндсэн дээр гарч ирж байгаа нийтлэг хүмүүсийн хандлага юм шүү гэдгийг бол илтгэлээрээ дурддаг байгаа. Хамгийн үр дүнтэй аргаар бид нар дадал зуршлыг бол өөрчлөх хэрэгтэй юм аа гэж зөвлөж байна. За тэгээд хамгийн үр дүнтэй арга юу гэдэг юм бэ гэхээр энд нэг 3 хүчин зүйлийг дурдж байгаа. Тэгэхээр энэ 3 жишээг дуртахаас өмнө би та бүхэндээ Taylor Sheridan танилцуулсан нэг эмнэлэг дээр хийсэн туршилтын тухай яриул та бүхэнд илүү ойлгомжтой болно. За тэгээд тэр эмнэлэг дээр ямар туршилт хийсэн бэ гэхээр өвчтний өрөөнд орох болон гарахдаа гараа угаахыг бол эмч нарт бол сануулсан ийм кампанит ажил өрнөсөн. За тэгээд хэрвээ та гараа угаахгүй бол өвчнөд өртөх магадлал чинь нэмэгдэх юм аа гэд айцаар нүдэрт гэж оролцсон. Гэтэл тэр эмнэлэг дээр ерөөсө 10 эмчийн нэг нь л гараа угааж исэн. За ингээд шинэ кампанит ажил өрнөснөөр ямар алхам хийгдсэн бэ гэхээр эмнэлгийн коридорт том самбар байрлуулад за тэгээд тэрэн дээр эмч нарыг гараа угаах болгонд нь оноо нэмжсэн. Тэгээд хин хідэн оноотой хин хэдэн удаа гараа угаасан бүх мэдээлэл нь олон нийтийн дунд самбар дээр бол гарч исэн. За ингээд хэсэг хугацааны дараа үр дүн яаж өөрчлөгдсөн бэ гэхээр эмч нарын 10% нь орох гарах болгондоо гараа угаажсэн болвол энэ кампанит ажил өрнснөөрөө 90% нь орж гарах болгондоо гараа угаадаг болсон байна. Тэгэхээр энэ бол гайхалтай мэдгэдэггүйц үр дүн байсан. Тэгэд яагаад ийм гайхалтай үр дүн бий болсон бэ гэхээр хамгийн нэгдүгээрт нийгмийн хүчин зүйлс буюу бусад хүмүүс яг ямар үйлдэл хийж ийн, бусад хүмүүс ямар амжилттай байна вэ гэдгийг хүмүүс харахаараа энэчнээс маш их урам зориг авч хөдөлдөг, үйлдэл хийдэг гэдг нь бол батлагдж байгаа. Тэгэхээр тэр онооны самбар дээр өөрийнхөө оноог бусдынхтай харьцуулах замаар улам их мэрэлт бий болж исэн байх нь шүү дээ. За хоёрдугаарх нь юу вэ гэхээр богино хугацааны урамшуулал гэдэг маш чухал ойлголт байдаг. Өөрөөр хэлэх юм бол та ямарваа нэгэн зүйлийг амжилттай гүйцэтгсэн бол тэр дараа шагнал хүртэх энэ систем бол маш амжилттай ажилладаг гэдгийг баталсан. Тэгэхээр эмч нарын хувьд бол гараа угаах тоолондоо тэр өгсөж байгаа оноонуудыг нэмэгдэж байгаа тоонуудыг хараад тэнцэнээс маш их урам зориг авч улам их хичээсэн. 3 дугаар хүчин зүйл нь юу байсан бэ гэхээр өсөлтөө хэмжих боломжтой байсан нь энэ эрэг үр дүн гаргасан гэж дүгнсэн. Тэгэхээр ерөөсөө тоонууд нь нүдэн дээр нүсэж исэн, бустай харьцуулах боломж бий болж исэн. Өмнөх сард ямар үзүүлэлттэй байсан бэ гэдгээ энэ сарынхаа үзүүлэлттэй харьцуулж харах замаар өөрийнхөө амжилт өөрчлөлтийг бол харж хянж явж исэн бахнэ. Тэгэхээр үүнийг дадал зуршлаа өөрчлөхөд яаж ашиглаж болох вэ гэхээр хамгийн нэгдүгээрт нийгмийн хүчин зүйлс буюу бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулах мөн бусад хүмүүст өөрийнхөө амжилтыг мэдүүлэх нь маш сайн. Хоёрдугаарт нь гэх юм бол та өөрийгөө ямар нэгэн хэлбэрээр урамшуулах. Гуравдугаарт нь болохоор байнгын хэмжиж өсөлтөө харж явах. Тэгэхээр энэ 3 хүчин зүйл бол сайн дадлыг бий болгоход хамгийн хүчтэй нөлөөлдөг гэж тайлбарлаж байгаа. Контент маань таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй. Мөн комент хэсэгт өөрийнхөө сэтгэлийг үлдээгээрэй.